Бас нэг зүйл асуучмаар үнэхээр гэж хүрээд байна. За. Та төрийн ордон руу 99 морь хөлөглөж одоо очисон чинь үнэхээр одоо эргээд сонгогчод ерөөсөө Монгол даяар нь бас нэлээд анхаарал татлаа л да. Энэ ямар учир бэлэгдэлтэй зүйл вэ? Хаанаас та өөрөө санаачлуу таны шадар туслахууд найз нөхөд уран бүтээлч чинь сэдв үү? За сонгуул маань мориор эхэлсэн. Мориор яагаад эхэлсэн юм гэхээр нэгдүгээрт миний мөрийн хөтөлбөрт хэмнэж чадсан нь хийж чаддаг юмаа гэдэг одоо төсөөллүүд байгаа. Юунууд заалтууд тусгагдж өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг юу юм гэхээр морь маань шатхуун хэрэглэхгүй байна. Тийм байна. Дээрээс нь айлын хашаа зөхөж айл хүмүүсийг сандрахгүй. Шууд хашаан дээгүүр тавтхуун алдуулахгүй нэ шүү дээ. Өнгөгээл юугаа өгчөж байна. Мөн давхар гурав дахь нь бол ямарваа нэгэн бөглөрл үсэхгүй байна. Тэгэхээр одоо манай хүмүүс чинь бараг 1000-2000 хүн ажиллаулж илаа шүү дээ. Тэгэхээр манай залуучууд бол нэг 20-оос 30 тооны залуучууд л байсан. Тэгэхээр зэрэг Монгол морь маань юм хурдтай юм байна. Дэлхийг аргахгүй өвөг дээдс маань эзэлж исэн байна гэдгийг бас нэг энэ тойрог дээр баттгаж нутгах гэсэн юм үзэгдэл явсан. За энэ маань юу юм гэхээр цаашаа сонгуулийнхаа одоо энэ сонголт мэрэгэн байсан төмөн олондоо яаж хүндлэл үзүүлэх вэ гэдэг асуудал байна. Тэр зөвхөн төрийн ордонд очсон асуудал биш шүү дээ. 99 морьтон гараад одоо тойргийнхаа бүх хүмүүст баярлалаа гэж мэдчилсэн юм байна. Тэгээд төрийн ордон дээр очдөг маань бол төрт ёсоо хүндэтгэж байгаа. Энэ бол зүгээр нэг тийм гараад нэг хоосон хэлбэр суудаг ажил сэнти биш шүү. Энэ бол маш их хүндлэлтэй. Одоо эх орон, газар шороо, ёс заншил, энэ төмөн олон энэ өнөөдрийн одоо цаг байгаа орчин цагаа энэ эх орноо манж байгаа. Алтан манаанд гарч байгаа манаа учраас одоо төрт ёсоо хүндэтгэж 99 одоо анд нөхөд ах дүүс одоо нөгөө тойргийнхаа малчин төмөн ах дүүстэйгээ нийлээд би 99 морио хүлэглээд тэгээд төрийнхөө ордонд ирж одоо улсынхаа одоо тангараг ерөх ёслол дээрээ ингэж төрдөө хүндлэл үзүүлсэн ийм л үзэгдэл юм байна. Тэгвэл морьтнууд маань үндсэндээ бас дүүргийн иргэдийн төлөөлөл бас явсан байх нэ гэж ойлгосон зү. Одоо манай сонгогчд маань намайг дэмжиж тэгээд төрийн ордоноо очиж төрийн ордондоо намайг тангараг өргөхөд миний найз нөхдүүд одоо сонгогчд иргэд маань бас хамтдаа орсон юм байна шүү дээ. Бас нэг тэгвэл нэг асууч л да. Тэр морь 99 морь хаанаас олсон юм бэ? Тэр ерөөсөө төмөн ордон цуглуулад би өөрөө явж зараа тараагаад ингээд тэгээд миний мэдээж одоо 10 хэдэн морь солионы хэдэн морьдууд маань нэмэгдэж ороод тэгээд одоо хүмүүс маань туслаад ингээд явсан да. Зөв. Тий. Энэ маань бол цаашлаад Монгол ёс заншил дэлхийд төгөх ёстой гэдэг бас нэг том дууд тохио болж өгч байгаа. Тэр нөгөө 54 орны одоо сэтгүүлчнэр ирсэн сүүл рүүгээ Монгол ёс гэж үнэхээр хүчтэй байгаа юм шүү. Тэр их хурлын тангараг өргөх ёслол биш нөгөө миний морин дээр иж зураг тарсаар хагаад гол үйл явдал тэр болсон тийм. Тэгэхээр Монгол бол ийм хүчтэй байгаамаа. Ийм хүчтэй ийм өвөг дээдсийнхээ энэ алтан ёс заншлыг бид нар гололгүйгээр цааш нь гэж түлхэлгүйгээр тий унсан одоо морины хомоолон дээр ачуул үглэгүйгээр тий энэний цаана ямар утга учир яваад байна. Цаана ямар ураа дуудлага яваад байна. Тэр зүйлийг бол бас оюунлаг хүрээний хүмүүс бол олж харж байгаа байхаа. Энэ бас нэг жавхлан нэг ямар зүйлийг үзэгдлийг бас нийгэм рүү энэ улс төрлөө ханаалгаж шидээд байна уу гэдэг энэ зүйлийг чанга мэдэрдэг хүмүүс бол мэдэрч л байгаа байх гэж би бодож байна. Та өдөр тутамдаа ер нь байнга дэлгэмсдэг үү? Би ерөөсөө өөрийнхөө амьдралын одоо дуулж олсон мөнгөө Монголдо зарцуулъя гэдэг тангараг тавьсан юм байна. Тэр маань юу юм гэхээр би Монголын хувь заяанд Монгол ижи аваас унж надад авьяас бэлэг заяаж би монголоор мөнгө олж исэн байна да. Тэгэхээр эзэн Чингис хааны зурагтай мөнгө маань Монголд маань л зарцуулагдаасаа гэж би бодсон. Энэ бол эд юмаа засах хамгийн том ухаан. Энэ энгийн жижигхэн асуудал биш. Бид бүхэн энэ эзэн Чингис хааныхаа зурагтай мөнгийг л Монголдо л орлого тэр нэг нүд нь харахгүй байгаа ч гэсэн оёод сууж байгаа. Гаран дийлэхгүй одоо дахир дутууч гэсэн Монгол гутлаа оёод сууж байгаа залууд миний дуулж олсон мөнгө очоосоо гэдэг үндснээсээ миний хувьд бол энэ Монгол юмаа дандаа өдөр болгон одоо алхам мөрдөө одоо би бол Монгол залуучууд ийм нөгөө портер гэдэг шиг машин хийсэн байна. Унаа тэрэг хийсэн байна. Би бол тэрийг магадгүй жавхлан
цаашааж дэмжинэ. Ааха. Тэр нөгөө мянган саахалт газар яваад мянган төгрөгийн зардал гаргадаг одоо бас тэрэг хийсэн байж та.